100 жилийн баяр наадмыг дэлхийн өнцөг улам бүрт байгаа улсчууд за мөн Монгол орны өнцөг улам бүрт байгаа үзэгчид Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. Ингээ 4 өдрийн турш манай шууд нэвтрүүлгийг хүлээн авч байгаа үзэгчид та бүхэнд баярлалаа. Ингээ манай шууд нэвтрүүлгийн зочин аймагт Увсан аймгаар овгдсон олон сайхан алдартнууд улс төр бизнесийн төлөөллүүд за мөн ард иргэд оролцож байна. За бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Эрчим хүчний сайд Улаанбаатар хот дахь одоо Увсан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Батх тухай өгтөж хойжсрон гагуулж оролцуулж байна. Та сайхан найдаж байна уу? Нутгийн хойд сайхан баярлж байна. За сайхан баярлж байна. Танай телевизийн эфирийг ашиглаад нийт Монголынхаа ард түмэнд нийт нутгийнхаа зүүн хоолндоо хөрөлцөн ирсэн хатагтай ноёд зочид төлөөлөгчдөө их Монгол улс байгуулагдсны 819 жилийн хүн нөгөргөн үүсгэн байгуулагдсны 2234 жилийн ардын уусгалын 104 жилийн ардчилсан уусгалын 35 жилийн Увсан аймаг үүсгэн байгуулагдсны түүх 100 жилийн баярын мэндийг дэвшүүлж эрүүлийн хаз жаргал сайхан мөхнийг хүсч мэнчилж байна. За танай баг хамт олон 100 жилийн нутгийн зөвлөлийн хамт олон за нутгийн одоо удирдлагууд ард түмэнтэйгээ 100 жилийн сайхан ёсолт үйлдэл тэмдэглэж дэнж хот олгосон сайхан наадмыг хийж байна. Дүүлээ шугамтай сайхан наадам болж байна. Зохион байгуулалтын өвч одоо аргагүй бас нэг бэлдсэн одоо нэг хэдэн жил одоо бэлдсэн юм шиг ийм сайхан наадмыг л одоо зохион байгуулж үзэгчдэд хүргэж байна. Тэгээд ямар ч үсэн танай баг хамт олонд ойн одоо энэ 100 жилийнхаа баяр наадмаар одоо Увсан аймаг байна. Тэрэн дээд одоо Сүхбаатарын одонд аймаг боллоо. Танай баг хамт олон болон танай нутгийн зам олонд одоо баяр хүргье. Баярлалаа. Бид нар төрлөх нутгийнхаа төрлөх аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өгүүлэхийн тулд бас баггүй хичээл зүтгэл гаргасан. Хэд хэдэн зүйлийг онцлон ярмаар байна. Эхний ээлжинд нэг 1400 гаруй одоо хандивлагч нар Увсан аймгийн түүх 100 жилийн ойг тэмдэглэн өгүүлэхэд нэг бит болон бит тусаар нэг 10 гаруй 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг босгож одоо хандуулсан. Нутгийнхаа нийт хандивлагч нартаа бол маш их чин сэтгэлийн талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. Нэг хоёрдугаар дан ганц хандивлагчдаас гадна нутгийн зам болон нутгийн иргэд бол нутгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өгүүлэхийн тулд хүн болгоно болцоо хүчээрээ өөрийн сэтгэл зүрх цаг хөдөлмөрөө зарцуулсан. Тийм учраас нийт энэ ойн арга хэмжээнд бие сэтгэл гаргал оролцсон бүх хүмүүст чин ой зохион байгуулах комиссийн нэрийн өмнөөс одоо маш гүн талархал илэрхийлэх ёстой гэж бодож байгаа гэдгийг хэлье. Түүнээс гадна хандив энэ ой арга хэмжээг зохион байгуулахад бид нар өгтөж төсвийн орон нутгийн төсөв болон улсын төв төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ нэг 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг аймгийн наадмын талбай морь барааны газар тэргүүтээ ийм газруудад хийсэн. Жишээлбэл энэ 4.5 тэрбум төгрөгөөр цэнгэлт орчмын газрыг тохижуулж дэд үтцийг шийдвэрлэх ажлыг хийсэн. Энэ ажлыг одоо шийдвэрлэхэд гол манлаа нөлөө үзүүлсэн хүн бол барилга утаа байгуулалтын сайдаарсан Батсуур манай нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Цогтгэрэл бид гурав нийлж одоо энэ 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын 2025 оноо төсөвт суулгасан ажил хэрэг болж бүрэн суулсан гэдгийг хэлье. Батсуур сайдтай бас баярлалаа гэдгийг телевизийн эфирийг ашиглаад дамжуулах учиртай болов уу гэж бодож байгаа юм. За түүнээс гадна нэг энэ Улаангом цэнгэлт орчмын тогтчилт цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд төв замын гэрэлтүүлэг гэх мэтийг шийдвэрлэхэд одоо миний багц засны 2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн ийм байдалтай байгаа. За баруун тойргийн авто зам гэдэг энэ яг энэ төв цэнгэлттэй холбогдож байгаа 2.8 км замыг 2024-2025 оны төсөвт суулгуулад шийдвэрлээд дуусч байна. За түүний гадна цэнгэлт хүрээлэнгийн тогтчлолтын дээр дахиад нэг 670 орчим сая төгрөгийг барилга хот байгуулалтын сайдын багц гаргаж төсөв ажлыг хийгдсэн ийм ажилдаа дүү байна. Түүнээс гадна та бүхэн анзаарсан бол энэ төв цэнгэлтийн орчмын газруудыг, морь барааны орчмын газруудыг, Увс нуурын зарим газрууд дээр одоо байгаль орчны сайдын төсвийн багц дээр суулгаж энэ боловсон бизнес газруудыг байршуулсан. Энэ ажил дээр бол Удан туяа сайд бас нэлээд манлал гаргаж зүтгэл гаргасан учраас Удан туяа сайд бас увсуудынхаа өмнөөс талархал илэрхийлэх ёстой болов гэсэн ийм зүйл байна. За түүнээс гадна Цэдэн мал даргын талбайг 1 тэрбум 65 сая төгрөгийн өртөгтэй шинжлэх ажлыг эхлүүлээд нийт ажлын бол нэг барилга угсралтын ажлын 70 орчим хөв хийгдсэн. Одоо ингээд 8 дугаар сард үлдэж байгаа хугацаанд нь
энэ ажлыг дуусгана. Энэ шийдвэрийг гаргахад ерөнхий сайд болсон оюун эрдэнэ, сангийн сайд Жавхлан одоо энэ хэрэглэхийн дарга байгаа Бямцагт гишүүн манай дөргөө сонгогдсон шүү дээ. Мэд цаахан гээд бас манай дөргөө сонгогдсон гишүүд бас манлайлан оролцож энэ ажлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний зүтгэл гаргасан гэдгийг хэлье. Гихмэд ийм ажлуудыг хийсэн мөн энэ улаан уул руу явж байгаа автозамын ажлыг 1 тэрбум төгрөгөөр энэ далангийн ажлыг нь хийхэд бол улсын хурлын дэд дарга төрөвдөрж бас идэвхтэй жармаа оролцсон гэдгийг хэлмээр байна. Энээс гадна энэ улс төрчдийг нэрлээд байгаас гадна энэ компаниуд, хувь иргэд энэ улс нутгийн 100 жилийн ог зохион байгуулахад идэвхтэй оролцож байгаа нийт наадамчтай бол хүн талархал илэрхийлэх ёстой. Бид зохион байгуулах гэж хичээсэн иргэд маань энэ дээр бол маш ухамсартай хандж байгаа учраас баярлалаа гэдгийг бол дахин хэлэх ёстой гэж бодож байгаа. Ерөнхийдөө наадам бол ингээд 3-4 өдөр болоод сайхан болоод өндөрлөж байна. За наадам 100 жилийн зориулсан энэ бүтээн байгуулалт бол ард түмэнд үлдэнэ. Тэгэхээр энэ бол асар олон одоо бүтээн байгуулалтаар үлдэж байгаа энэ бүтээн байгуулалтууд бол ард түмэнд үлдэж байгаа юм байна. Тэгэхээр маш олон ажлуудыг хийсэн мэт. Ялангуяа энэ цэнгэлдэх орчимд байгаа энэ олон том талбай, төгчүүлсэн талбайуд бол одоо цаашлаад энэ Улаангой хотын ард иргэд за залуучуудад зориулсан одоо парк маягийн тогтчулж одоо үлдээх ийм төлөвлөгөөтэй төсөвтэй явж байгаа юм байна гэж би ойлгож байна. Тийм, чиний хэлж байгаа үнэн. Бид бас ой тэмдэглэлийн сацуу 2-3 зорилгыг тавьж байгаа юм. Хоёр дахь зорилго маань Увс аймагт бид нар би 2008 оноос хойш Увс аймгийг төлөөд увсчуудыг төлөөд улсыг хуралцуулж байгаа гишүүн хүн 5 дахь удаага. Тэгээ бидний хувьд бол энэ аялал жуулчлалын салбарыг ойгоо тэмдэглэхийн сацуу энийг далимдуулаад нэг нутгаа бас нэг сурталчилаад авъя гэдэг ийм зорилго тавьсан. Аялал жуулчлалын салбарт бас багагүй хэмжээний чамлагаар чангах гэж гайгүй хэмжээний үр дүнгууд гарч байгаа юм. Тухайлбал өнгөрсөн жил манай Боршоо боомтоор 138 мянган иргэн гадаадын иргэд Монгол улсад зорчсон байна. Энэ бол улстай 3 дорх хэмжээний ийм одоо Чингис хаан улсын нисэх бодол боомт байна. Замын үед боомтын дараа бүр Алтан булаг боомтын урдуур ороод ийм ажил хийж байгаа. Гадаадын зочид бол Монгол Увс аймагт нэлээд зочилж байгаа ийм зүйлүүд байна. Энэ аялал жуулчлалын дэд үтсийг хөгжүүлэхийн тулд саяны миний дурдсан хөрөнгө оруулалтаас гадна энэ жилдээ багтаагаад энэ усны урлаг бид нэг 25 км автозам ашиглалтанд оруулчихна. Ирэх жилүүд дээр бид нэг ус нуурын хөвөө дээр нэг 8 орчим км, Киргиз нуурын хөвөө дээр нэг 6-7 орчим км ийм байгалийн бич бий болгох. Нэг 150 м тутам нэг боловсон нойлтой байдаг. Усанд орсон хүмүүс нөгөө бие угаад гэдэг нэг шүршүүртэй байх, хогийн зөгтэй тий бас нэг 30 орчим 150-30 орчим автомашины зогсоол бий болгоод соёлтой одоо байгаль орчныг бохирдуулахгүйгээр ийм цэвэр эко аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм төлөвлөгөө хэрэгжүүлээд явж байгаа юм. За түүнээс гадна 2019 онд бид Улаанбаатар хоттой бид нар Улаан аймгийн төв маань хадуучилтаа авцамаар холбогдсон. Энэ жил сая бид нар ажлыг эхлүүлээ. Дараагийн одоо авцамын ажил бол энэ аймгийн төв Улаангой хотыг Ховд аймгийн төвтэй 163 км татуучилтаа авцамаар холбоод үлдсэн байсан 163 км замыг холбоод дуусгана. Инх юм бол ингээд бид нар Хятад улстай шууд жуулчдыг авахд бэлэн аялал жуулчлалын дэд үтс бий болж байна. Засмал замаар холбогдчихж байгаа. Боршоо боомт руу засмал замаар холбогдсон байгаа. Улаанбаатар руу холбогдсон байгаа. Энэ 2010-11 онууд бид нар аймгийн төвийн сонгосны буудлыг бас нэг дунд уурын онгоц буулгах хүлээж авах бололцоотой болгоод өгчүүлсэн. Энэ ажлын дутуу жоохон ажил би энийг бол эрхчлэлт хийгээд дуусгахад ерөнхийдөө бол төр засаг талаас хийж болох аялал жуулчлалын дэд үтсийг бид нар хийн. Одоо иргэд маань, бизнес эрхлэгч нар маань энэ боломжийг ашиглаж өөрсдөө бизнес одоо жуулчлалыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энийг дагсан дэд үтсийн бизнесүүдийг хийх тал дээр бол бид нар боловсон сургалт явуулна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил Увсад тавтаа морил хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажил хийгдээд явна. Энэ хөтөлбөрөөр нэрхчлүүлүүдэд бас нэлээд явах болов гэж бодож байгаа. Гол зорилго бол энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж одоо байгаа хөрсөн төвшинг доор хаяж нэг жил бүр 10%-аас багаггүйгээр нэмэгдүүлээд явах юм бол бас тогтворжуулж чадах юм бол нийгэм эдийн засаг ард түмний амьдралд үзүүлэх нөлөө бол нэлээд өндөр болно гэдгийг хэлье. Увс аймаг өөрөө их нууруудын хотгор гэж маш олон нууруудтай. Тэгээд энэ 100 жилийн баяр наадамд ирсэн гадна дотны зочид төлөөлөгч наадамч олны нэг 85
тав тухтай энэ нутгийг зорж 100 жил зорж ирсэн үйл явдал бол энэ нөгөө аймгийн төвтэйгөө хяргас одоо ус нуурууд маань ойрхон байдаг ус амрангаа одоо энэ сайхан ойг үзээж явж байгаа нэг таатай байна л да. За өөр аялал жуулчлалын салбарыг Увс аймаг бүрэн болцоотой гэдгийг сая хариуллаа. Тэгэхээр цаашид бол энэ аялал жуулчлалын салбар бол ус нуур нэлээд одоо энэ Увс аймаг руу түлхүү орох юм байна. Эдгээр энэ наадамд одоо 100 зүгээр гаргасан тооцоол бидний авсан тооцоолоор 130-40 мянган хүн ирсэн байна гэж байна. Жишээ төлөөлөгчд наадамч олон. За аймагтайгаа нийлүүл баг ингээд 200 гаруй хүн ирсэн байна. Энэ ачааллыг авахд бас энэ нуурууд одоо нуураа дагсан аялал жуулчлалууд нэлээ гол үүрэг гүйцэтгсэн байна. Тийм ээ. Одоо манай аймгийн тухайд бол Увс гэрээс өөрөг нуур гэдгийх тэргүүд ер нь бараг сүм болгонд нуур байдэ. Их нууруудын отгор шүү дээ. Манай нууруудын нутгийн нууруудын нэг онцлог бол зуны саруудаа 6 сарын дундаас 8 сарын дунд хүртэл нуурын ус маань 22 хэм хүртэл халдаг. Яг гадаад далаа дээр байгаа юм шиг юм халуун орны уур амьсгал бүрддэг учраас зуны цагт бол энэ нуур дагсан аялал жуулчлал байгалийн нөхцөл байдал бол боломж бий. Энийг л ашиглая гэдэг нэгдүгürt. Энэ бол аялал жуулчлал хөгжүүлэхэд бол томоохон төлөвлөж бидний давуу боломж гэдгийг бол бид нар ухамсарлаж байгаа. Тийм учраас би сая чамд хэллээ. Увс нуурын ирэг дээр нэг 80 орчим километр зам ийм урт саяны байгууламжуудыг аялал жуулчлалын байгууламж Хяргас нуур дээр бич болдоо байгалийн бич бий болгох ийм одоо ажлыг санаачлаад яваад байгаа юм. Тэгэхээр энэ ажил маань ямар ч байсан бас яах вэ? Чамлахаар чангадах гэж эхний үр дүнгууд гарч байна. Чи нутгийн иргэдтэй уулзаад асуух юм бол бас энэ аялал жуулчлалаас орж байгаа орлого бол иргэдийн амьдралд орон нутгийн эдийн засгийн нөхцөлд бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа нь ойлгомжтой байгаа юм байна. Тийм учраас одоо танай телевизийн тэфирийг ашиглаад нийт монголчуудаа, нийт гадаадын зочид төлөөлөгчдөө манай нутагт дахин ирээрээ. Өөрийнхөө өөрийнхөө хамааралтай, өөрөөдөө нөлөөлж болох хүмүүсээ ус нутг руу ирээрээ. Дахин зочлоороо. Бид хичээх болноо гэдгээ бас хэлье. Ус нутагт минь тавтаа сайхан морилхийг элжээтэй өрөөлийг бас хүсэж байна. Телевиз энэ наадмыг шууд дамжуулсан. Энэ жил бол хамгийн том наадам, улсын байр наадмын дараа энэ наадам болж байна л да. Тэгээд бидний одоо дамжуулж байгаа, сурвалжилж байгаа зүйлүүдээс энэ та бүхэн одоо ажлын хэсэг дээрээ ярьж хэрэгжүүлж байгаа олон ажлуудын нэг нь энэ хүн руугаа чиглэсэн, наадамч олон руугаа чиглэсэн наадам хийнэ гэж одоо анхнаасаа зорилгоо тавьж энийг гүйцэтгэж, сайн гүйцэтгэж байх шиг байна. Тэгээд энэ юугаар харагдаад байна гэхээр би одоо энэ төв зингэлдгийнхаа эрэг орчим одоо энэ орчин бол маш олон зүйлүүдийг хийсэн байл да. Тэр дундаа бол одоо тэр няраа хөвгттэй, эхчүүдэд зориулсан асар, ахмадуудад зориулсан асар, за мөн одоо дагтотоо иргэдэд тийм ээ зориулсан асрууд гэдэг. За эмнэлгийн байгууллагууд эмнэлгийн тусламж авах одоо асруудыг маш олноор нээсэн бол энэ нэг олон ус жижиг дадлага маш зөв. Ер нь том фестивал, том одоо үйл явдлууч олон улсад яг л ингэж зохион байгуулагддаг. Тэгээд энэ талаас бол их санаа авсан сайхан үйл явдал болж байна. Энэ тал дээр бас тийм ээ одоо чамд баярлалаа дөө. Бид одоо өөрсдөө тэгшин гэсэнгээд магтаад байх нь удахгүй. Увс аймгийн 100 жилийн Увс аймгийн 100 жилийг зохион байгуулах бид нэр комисс байгуулагдаад бас нэг гадаад одны зочид үйлчид ирэхэд орчин цаг үеийн бас аялал жуулчлалын стандартанд нь ойртуулах гэж бас жоохон хичээл зүтгэл гаргацгаасан юм. Энэ ажлыг зохион байгуулахад бас гар бие оролцсон аймгийн удирдлагууд байна. Бүх оролцсон бид нийт хүмүүстэй бол чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид энэ удаа бол бас хичээсэн эх хичээлүүдэд бол энийгээ улам сайжруулнаа. Бидний энэ хийж байгаа өчөөхөн зүтгэлийг одоо үнэлсэн чамд баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол наадам бол сайхан өндөрлөж байна. Ажлын хэсгийг та одоо зохион байгуулалтын хувьд одоо энэ нутгийн удирдлагуудаас 13 чиглэлд одоо ингэж яг зохион байгуулсан байна. Энэ одоо 13 хэсгийг ахалсан улсууд. За энэ ажлын хэсгийнхэн та одоо яг дүгнүүл одоо өнөөдөр наадам бас өндөрлөж байгаа маргааш хүүгийн тоглолт болоод ингээд өндөрлөн. Тэгэхээр энэ ажлын хэсгүүд бас сайхан ажилласан баха. Та эдгээр хамтарч ажилласан энэ баг хамт олондоо бас нэг баярын мэдлэг өргөж байна. Хамт олон. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа дөө. Одоо энэ Увс аймгийн 100 жилийн баг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүст, бүх ажлын хэсгийн, дэд ажлын хэсгийн бүх хүмүүст хамтран оролцсон, сэтгэл биеэр зориулсан, санхүүжүүлсэн хүмүүс байна. Соёлдоо наадж байгаа нутгийн зан олон байна. Зочид төлөөлөгч
Энэ бүх хүмүүст баяр наадмын гүн талархал илэрхийлэх ёстой. Манай хангахи харьхаа дөргөний улсаа өндөлзүүлээд овс хэрэгс нуураад долгилуулаад дэнж одоод л дэлгэр саахан наадахын ерөөлөг дэвшүүлээд аа. За тэгээд эцэст нь бол би таныг сайн одоо ажил хийсийн дараа биш энэ нутгийн унган хүүгийн нэг асуулт тавья гэж бодож байна. Энэ бол та одоо энэ нутгаас бол энэ нутгийн ард түмнийг Увсын энэ цэнгэр хязгаарын ард түмнийг төлөөлж одоо улсын их хурлд бол олон удаа одоо бас сонгогдож ажиллаж улс үеэр төр түшилж яваа сайн түн. Тэгээ энэ нутгийн одоо 100 олон бол таныг одоо олон удаа тэр одоо төрийн түвшээ ихэхээр одоо залж байсан. Тэгээд ер нь одоо хүн хувийн хувьд бол та одоо монголчууд нэг ярьдаг ч тийм одоо юу нутаг хөө одоо хүн хоёр бол хүн холбоотой байдгаа гэж. За тэгээд ер нь бас нас одоо нэмэх тусам нутгаа гэж хүн бодож одоо тэмүүлдэг гэж ярьдаг. Зүгээр таны хувьд бол одоо энэ нутагт бол хийсэн ажил ихтэй. Тэгээд та энэ нутгийн 100 олондоо тэгээд энэ хамтарч ажилласан баг хамт олондоо тэгээд энэ дэлхийн өнцөг болон бүр дүрнүүд уусчууд энэ наадмыг шууд одоо үзэж байгаа. Тэгэхээр та төгсгөлд нь энэ бүх зүйлд одоо бас нэг баярын сэтгэлээр мэдчилгээ өргөж. Баярлалаа. Сая би чамд хэлсэн бүх хүмүүстээ талархаж байна. Нийт Монголын ард түмэд талархаж байна. Сайхан баярлахын ерөөл талбай аа. Манай усчуудаа бас нутгийнхандаа зориулаад нутгийн ой бол яг өнөөдөр маргааш яваад ингээд дуусчихна. 98 нь орлогоо тогтмолжуулаад авъя. Хоёрдугаар нутгийнхаа ой баярлсан бол сайхан дуршимж үлдсэн бол дотор хүчээ залуучуудаа уриалж байгаа нь дотроо байгаад нуугдж байгаа энэ хүчээ боломжоо нээж амьдралаа дэвшлүүлэхэд бол тодорхой хэмжээний түлх заваасаа гэж бодож байна. Манай нутаг бас нутаг дахин эрхийг бол нийт монголчуудаа нийт гадаадын зочид төлөөлөгчдөө урьж байгаа. Сэрги одоо нэг баярлаад өнгөрхийн хацуухаар 3 дахь зорилго нь бол энэ сэргэлт аваад хүн болгон дотроо нэгийг бодож амьдралаа сайжруулах. Баяр наадам ингээд дуусчихгүй цаашид үргэлжлүүлээд өөрийгөө дотоод хүч нөөцөө шавхаж амьдралынхаа чанарыг дэвшлүүлэхэд бас түлхэх зөгөөсэй гэж бодож байгаа. Энэ Увс аймгийн 100 жилийн хаваг тохиолдол. Жил гарганы хугацаанд одоо ажилласан. Ялангуяа таны ажлын гэрхнээс би бас асууж хэлсэн л да. Сүүлийн баг 3 сар бол гишүүн бол одоо сайдуулсан. За гэвэл ялангуяа бол 6 сараас одоо өнөөдрийг хүртэл бол ямар ч одоо амралтгүй ажиллаж байгаа гэсэн. Та одоо энэ их ажлын ард гарсан юм чи одоо нутагтаа сайхан амс хийж амрах юм байна. За би одоо нутагтаа саяч баг амрлаа да. Би 19-ноос эхлээд энэ жил аймгийн 100 жилийн хойгоос гадна манай аймгийн 6 сумын 100 жилийн хой боллоо. Хэрэг сумын сургуулийн 100 жилийн хой боллоо гэд олон давхар баяр амжаад амранга ажиллангаа нутгийнхаа 100 олонтой уулзсан. Энэ цаг үед бол одоо бид нар ард түмний саналыг аваад итгэлийг аваад сонгогдсон улс төрчид бид нар бол амрах гэхээс төрүүлээд бид нар бол одоо ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой цаг маань ард түмэн маань гол нь баярлах ёстой гэж бодож байгаа. Тийм учраас та бүхэндээ баярлалаа. Танаа телевизэнд баярлалаа. Манай аймгийн 100 жилийн хойг бас амжилттай сайхан Монголын олон нийтэмд хөргөж өгч одоо хөргөж байгаа талархал илэрхийлье. Энэ талдаач бол телевиз бол бас гарччихлаа л да. Мэргэжчихлээ. Танаа хамт олонд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа сайдаа. Тэгээд танаа баг хамт бол дахин одоо баяр өргөе. Тэгээд та сайхан надаа. За сайхан баярлж байгаараа. Монгол улсын гавьяа жүжигчин Ган Чимгийн дэглэлтэй төрийн их хатад ойрод хөгжимт жүжигийн театрын бүжигчид Тэгээд тэн дээр байгаа юмнуудыг хараад уншаад өгч.